Тэгэхээр бид Оростой байгуулсан энэ 71 оны протокол, 79 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр орны хоорондын нот бичгийг сойрхон батлах тухай хуулийн төслийг ингээд сойрхон батлахыг хэлэлцээд сууж байна. Тэгэхээр өнгөрсөн онд Улаанбаатар хотно болсон энэ Монгол Оросын засгийн газрын хоорондын комиссийн энэ 22 дугаар хуралдаанаар Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа Оросын холбооны улсын одоо үл хөдлөлттэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч одоо эхний ээлжинд бол 550 гаруй одоо оршин суугчид маань орон сууцаа өмчилж авах үндслэлээ бүрдүүлээ гэдгийг бас засгийн газрын хэвлэл мэдээлсэн байгаа. Тэгээд энд бол бас талархаж байгаа. Өнөөдөр миний би одоо яг энэ Баянзүрх дүүргийн 4-5 дугаар хорооноос сонгогдсны хувьд яг энэ оршин суугчид маань энэ хороонод байрладаг. Үргэлж бас энэ тал дээр бас санаад зовж үнэхээр өндөр өртөгтэй түрээстэй энэ Монголын талд хизээ одоо өмчлөгдөх үү гэдэг дээр нэлээдгүй их бас асуудал бид нар ярилцдаг. Тэгэхээр энэ дээр бас Монголын засгийн газар бас нэлээдгүй анхаарч ажиллаж байгаад бас талархаж байгаа. Тэгэхээр энэ 7 байр 8 байрнаас гадна 7 байр бас үлдээд байгаа Баянзүрх дүүргийн 4-5 дугаар хороонд байрлах энэ 11, 12, 13, 3, 4, 17 7 дугаар байрны түрээслэгч иргэд маань бас энэ дээр бас ингээд чих тавиу хүлээж байгаа. Тийм учраас яг энэ дээр тодруулж асуух зүйл бол одоо мэдээж энийг Монголын засгийн газар дангаараа шийдэхгүй. Тэгэхээр Оросын засгийн газартай ингэж хамтран энийг гэрээ хэлцээр хийх учиртай. Тэгэхээр энэ одоо ямар шатантай явж байгаа вэ? Энэ тал дээр бас тодорхой хариулт өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За одоо төрсэн сайд Зогтбаатар асуултанд хариулна. Тэгээ энэ асуудал бол үнэхээр 20 жилийн турш ингээд гаццсан шийдэгдэхгүй маш олон асуудал дээр бол гацаас үүсгээд байсан энэ асуудлыг бол шийдэж байгаамаа. Тэгээд стратегийн түншлэлийн хоёр орны хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт ер нь энэ үл хөдлөх хөрөнгийн асуудлыг үе шаттайгаар шийднэ гэд тусгацсан байж байгаамаа. Тэгээд яг энэ үе шаттайгаар энэ шийдэх тохиролцооныхоо хүрээнд эхний шатанда энэ асуудлуудаа одоо шийдээд явж байгаа. Дараагийн шатанда бас бид нар одоо холбогдох байгууллагуудынхаа төвшөнд энэ асуудлуудаа бас яриад явнаа. За мөнгө хөргөлөх шүү. Асуулт асууж үг хэлнэ.